Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Цуврал дараагийнхаа бичлэгийг та бүхэндээ хүргэж байна. Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ монголчуудын өдөр тутмын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох гурилын талаар ярих гэж байна. Тэгэхээр бид нэр өглөө босоод талах, борцог иддэг, өдөртөө гурил оролцсон маш олон хоол хэрэглэдэг. Тухайлах юм бол гурилтай шүл, цовин, бууз, хуушур, банш гэдэг. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө монголчууд мах, тэгээд гурил, будааг, за хүнсний ногооноос гэх юм бол төмөс байцаа, одоо луун, сонгон гэсэн хэдхэн нэрийн хүнсний бүтээгдэхүүн дотор эргэлдэж байдаг. Тэгэхээр энэ хүнсний бүтээгдэхүүнийг нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ байнга хэрэглэх нь таны хоол боловсруулах хэрэгтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг. За тэр дотроо гурил таны гидсэнд яаж нөлөөлдөг талаар өнөөдөр та бүхэн танилцуулах гэж байна. Хэрвээ та өдөр тутамдаа гурилыг тогтмол хэрэглэдэг бол тэгээд нэг биш хэд удаа хэрэглэдэг бол энэ нь танд маш олон төрлийн өвчнийг үүсгэх эрсдлийг бий болгодог. За тухайлах юм бол ерөөсөө гурил маань өөрөө юу вэ гэхээр байнга хэрэглэх тохиолдолд өрөвсүүлэх үйлчилгээтэй өрөвсүүлэх юм үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр бидний одоо биед за тухайлах юм бол ходоод гидсэнд за тэрэн дотроо бидний нарийн гидсний ханыг бол цочроодог байгаа. За энэ зурган дээр болохоор ерөнхийдөө бидний нарийн гидсний хаан харагдчихэв. Хэрвээ бид нарийн гидснийхээ хааныг микроскопоор томруулаад хэрвээ харах юм бол нарийн гидсний хаананд хучуур идүүдэд нь иймэрхүү одоо сэртэнгүүд байрлаж байгаа. За энэ сэртэнгүүд нь намраа хөдөлгөөнөөр одоо бидний нарийн гидсний дундуур явж байгаа тэрхүү хоол хүнснээс орж ирсэн амин хүчлүүд, өөх тос, одоо нүүрс цус гээд эдгээр глюкоз гэх мэтчлэн эдгээр элементүүдийг бол хүлээж авдаг. Тэгэхдээ хүний биеийн эсэд нэвтэж одоо орохоор болтол одоо задарсан, жижигэрсэн тэрхүү хүнсний бүтээгдэхүүнийг бол энэ өөрийнхөө ханаар оруулаад за тэгээд цусны урсгалд оруулж за цусны эргэлтээр бидний бие махбодод бол шинэ тэжээлийг хүргэдэг ийм үүрэгтэй байдаг. За энэ сэртэнгүүдийн завсраар бол ийм холбоос байгаа. Тэгэхээр энэ холбоос нь болохоор одоо яг хашааны моднууд шиг хоорондоо ийм ямар ч зай завсаргүй нэг тийм холбогдсон байх ёстой. Гэтэл бидний өдөр тутамдаа идж байгаа зарим нэг хүнсний бүтээгдэхүүн тухайлах юм бол өнөөдөр ярих гэж байгаа гурилан бүтээгдэхүүнийг та тогтмол идээд байвал тэр одоо хоёр энэ сэртэнгийн хоорондох тэрхүү холбоос нь сулардаг, хоорондоо ийм завсар зайтай болж өгдөг. За ийм завсар зай одоо зайтай болсноороо энэ цусны эргэлтэнд орхисгүй тэрхүү одоо зүйлсүүд ордог. За энд юу ордог вэ гэхээр хортой бодисууд орно. Яг эсийн дотор орох хэмжээний жижигхэн бутраагүй, жижигрээгүй, задраагүй тэрхүү одоо хагас задарсан хүнсний бүтээгдэхүүнүүд за тухайлах юм бол одоо глютен гэх өнөөдрийн яриад байгаа энэ хүү цавуулаг бодис бол маш одоо нэвтэрч ордог байх нь. За мөн одоо бактериуд вирус гэх мэтчлэн эдгээр нь болохоор энэ бидний нарийн гидсний ханаар зай завсар үүснээс болж тэрхүү цоорхоогоор нь ороод нэвтрээд бидний цусны эргэлтэнд ордог. За ингээд цусны эргэлтэнд ороод явж яхад үүний эсрэг бидний дархлааны систем маш хүчтэй ажиллаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл түүнийг одоо бидний энэ глютен буюу хоол хүнснээс орж ирсэн тэр хүнсний бүтээгдэхүүнийг ямар нэгэн одоо эмгэг төрүүлэгч байна, бактери байна, вирус байна гэж үзээд түүнийг устгах гэж тэмцдэг. За үүнээс болоод бидний одоо энэ дархлааны тогтолцоонд буруу ажиллах, за мөн янз бүрийн одоо харшлын өвчлөлүүд бий болох, за арсны янз бүрийн захтнаа, псориаз, экзем үүсэх, за мөн автоиммуны өвчин гэж байдаг. Өөрөөр хэлбэл хүний дархлааны тогтолцооны буруу ажиллаад өөрийнхөө эсийг танилгүйгээр тэр эсийн эсрэг устгах үйл ажиллагаанд орж байгаа иймэрхүү одоо доголдлууд бол бий болдог. За тэгвэл бидний энэ гидсний ханыг одоо эрүүл ийм байх ёстой ийм ханыг иймэрхүү байдалтай болгож одоо цоорхоо гидс үүсгээд байгаа тэр хүчин зүйлийн дотор хамгийн том байр суурь юу эзэлдэг вэ гэхээр глютен буюу улаан буудаанд агуулгадах одоо өөрөөр хэлбэл үр будаанд агуулгадах
тэрхүү нэгэн төрлийн уураг байгаа. За тэр уургийг нь болохоор бид нэр глютен гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр бидний өдөр тутамд хэрэглэдэг 1, 2 дугаар гурил, дээд гурил. За тэгээд цаашлаад гэвэл за бид нэр глютенийг хамгийн их агуулгадаг одоо үр будаанд юу ордгоо гэхээр улаан будаа, хүүх тариа, арван гурил, хүч будаа гэд эдгээр нь ордог. Тэгэхээр бид нэр өдөр тутамдаа идж байгаа нөгөө талах боо боорцог хоолоо хийж идж байгаа гуриланд маань цавуулга буюу глютен их хэмжээгээр орсон байдаг учраас түүнийг бид нэр байнга эзнэрээ саяны энэ өмнөх зурган дээр харагдсан тийм ээ энэ нарийн гидсний хан нь өөрөө хитрхи их нэвчимтгэ буюу цоорхоо гидстэй болдог. Тэгэхээр энэ хан нь өөрөө нэвчимтгэ болсноосоо болоод тэр глютен нь цусны эргэлтэнд орж харшлыг үүсгэдэг, янз бүрийн автоиммуны өвчнийг үүсгэдэг. Хотоод гидсний энэ салс бүрхүүлийг мөн энэ одоо хочоор идүүдийг нь зочроогоод өрөвсүүлээд тэнд одоо өрслийн процессыг идэвхтэй явуулдаг. Тэгэхээр эндээс болоод хотоод гидсний янз бүрийн өвчлүүд үүсдэг байгаа. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр ер нь бол энэ гурилын хэрэглээг багасгах зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр та өдөр болгон биш тийм ээ. За ядаж одоо 7 хоногт нэг 2-3 удаа л гурилан бүтээгдэхүүн. Хэрвээ танд нөгөө саяны хэлсэн өвчлүүд байгаа бол одоо тэрэн дотроосоо та одоо глютений үйл зохицол байгаа байхгүйгаа мэдгүй ч гэсэндээ танд одоо ямар шинж тэмдгүүд байвал та ер нь гурилаас татгалцах вэ гэхээр та шалтгаангүйгээр ядраад байгаа бол ямар нэгэн эрч хүч байхгүй бол тийм ээ ажил хийх эрч хүчгүй байгаа бол таны толгой байнга өвддөг бол та цус багталттай бол за мөн үе мөч өвддөг ялангуяа одоо ревматоидны полиартрит гэдээ нэрлэдэг тийм үе мөч янз бүрийн үе мөчний өвчлөлүүд байна. Энэ нь бол өөрөө энэ глютенээс бол маш их хамаардаг. За тэгээд цаашлаад арсны янз бүрийн диатез, экзем, псориаз гэдэг ийм өвчлөлттэй хүн байгаа болвол за цаашлаа таны толгой байнга өвддөг одоо цус багталттай гэх мэтчлэн ийм өвчлөлүүдийн цаад өвчний суурь шалтгаан нь юу байдгүй гэхээр одоо энэ цоорхоо гэдэс буюу таны цусны эргэлтэнд орох эсгүй тэрхүү зүйлсүүд таны энэ одоо суларсан ханан дундаа завсартай болсон энэхүү нарийн гидсний ханаар орсон тэрхүү одоо глютенаас болон хорт бодисоос бол ихээхэн хамаардаг. Тэгэхээр тэдгээрийг бол та оруулахгүй байхын тулд хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Болж өгвөл огт хэрэглэхгүйгээр бүтэн 1 сар, 2 сар болоод үцгэд таны биед илт одоо өөрчлөлт явагдана. За бид нэр өөрийнхөө одоо үйлчлүүлэгчтэй зөвлөгөө өгөхдөө тухайн хүний хоолны дэглэмийг нь бас их байнга асуудаг. Өдрийн туршид юу иддэг вэ гэдгийг нь тодруулж асуудаг. Тэгэхээр энэ асуумжаас үцгэд ерөнхийдөө манай монголчуудын нөгөө өргөн хэрэглээнд бүгдээрээ гурилыг маш хэрэглэдэг байгаа. Тэгэхээр гурилын хэрэглээг нь багасгаад ирэхдээ тухайн хүнд зовир болвол илт багасж эхэлдэг. Тийм учраас одоо та ч гэсэндээ бас энэ гурилынхаа хэрэглээг багасгаарай гэж зөвлөмөр байна. За тэгэхээр олон хүмүүс ингэж асуудаг. За би гурил идэхгүй болвол одоо боо боорцог талах идэхгүй байлаа. Одоо нөгөө бууз цувин хушуура идэхгүй байлаа. Өөр ямар хоол идэх юм бэ? Надад идэх хоол маш бага байна гэдэг. Тэгэхээр энд бол маш олон сонголтууд байдаг. Олон сонголтууд байгаа. Тэгэхээр тэрэн дотроо би өнөөдөр та нарт юу хэлэх гэж байна гэхээр ер нь бол бид нэр одоо саяны хэлсэн эдгээр одоо хүнсний бүтээгдэхүүнийхээ оронд дараах хүнсний бүтээгдэхүүнийг бол идэж болно. Энд нь юу ах вэ гэхээр будааны төрөл дотроос бид нар глютен агуулаагүй гурил дотор бол будаа дотор бол гурилжин будаа маш том байрыг эзэлдэг. Тэгэхээр гурилжин будаа бол ер нь будаа гэхээсээ илүү өөрөө баг наран цэцгийн үр гэдэг шиг үр шиг байгаа. Яа тэгэхээр гурилжин будааг бид нар усан дэвтээгээд наранд одоо юу тодорхой ингээд тасалгааны температур тавихад соёолж эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ чи юу харуулж байгаа гэхээр гурилжин будаа бол өөрөө ер нь баг будаа биш юм шүү дээ. Энэ бол өөрөө тариа одоо үр тариа юм байгаа. За тэгэхээр бид нэр гурилжин будааг хэрэглэж болж байна. За мөн худалдаанд илбэг байдаг шар будаа байна, бор будаа байна. За бор гэхээр манайхан бас гурилжин будаага бор будаатай их андуурдаг юм. Бор будаа чинь ерөнхийдөө бол цагаан будаа шиг хэлбэртэй мөртлөө өнгөн тийм баг зэрэг бор өнгөтэй байдаг. Тэгэхээр энэ маань одоо цагаан будаанаас илүү шимт хичээлтэй мөртлөө одоо глютений агуулмжгүй байдаг учраас бид нэр ерөнхийдөө бас энэ хүнсэндээ гурилжин одоо бор будааг бас хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. За шар юу эрдэнэ шиш байгаа. Тэгэхээр
эрдэнэ шишийг бид нэр хүсэндээ хэрэглэж болно. За одоо сүүлийн үед бол худалдаанд илбэг болчихсон. Би байнга хэрэглэгчтэй зөвлөж байдаг нэг будаа бол кино будаа байгаа. За кино будаа бол энгийн болон улаан гэд хэд хэдэн төрлөөрөө худалдаанд бол илбэг байгаа. Мэдээж яг хуу цагаан будааг бодвол бидний байнга хэрэглэдэг 1-2 дугаар гурилыг бодвол үнийн хувьд арай үнэтэй байдаг. Гэхдээ эргээд та эмчилгээнд маш их мөнгө зарцуулах тэрхүү эрсдлийг чинь хааж өгдөг юм шүү. Тийм учраас та эдгээр будаануудыг бас хэрэглээрэй. Тэгэхээр нөгөө одоо цагаан будаагаа хориод цагаан гурилаа хорчхоор түүний оронд бол бидний санины нэрлсэн ийм олон төрлийн будааг бол хэрэглэж болно. За мөн буурцгуудыг хэрэглэж болж байгаа. Тэгэхээр буурцэг гэхээр манайхан бас буурцэг дурмал дээр нэг их тийм хэрэглээ өргөн биш байдаг. Тэгэхээр одоо сэвэг зарам гэж байгаа монголоор бол англиар болохоор лентил гэж хэлдэг. Тэгэхээр энэ лентил маань өөрөө шашны төрлийн ийм буурцэг дурмал байгаа. Тэгэхээр энэ нь бол бас өөрөө маш их уурагтай. Тэгээд нөгөө түрүүний хэлсэн гэзний ханыг зочроож гэмтээдэг юу байхгүй. Глютен байхгүй. Тэгэхээр бид нэр лентил бол одоо худалдаанд ногоон одоо лентил буюу сэвэг зарам, улаан гэд төрлүүд бас худалдаанд байна лээ. Тэгэхээр та нар бас эдгээрийг бас хэрэглэж болно. Одоо энэ зурган дээр харагдаж штэ тийм ээ. Энэ улаан нь бол энд харагдаж байна. Ногоон нь энэ харагдаж байна. Тэгэхээр эдгээрийг бас хэрэглэж болно. За мөн ангахаа шош гэж байгаа. Тэгэхээр ангахаа шошыг бол англиар chickpeas гэдэг. Тэгэхээр chickpeas маань ч гэсэн тэр худалдаанд илбэг болсон. Эдгээрийг бид нэр ашиглаад одоо нөгөө шөлтөө хоол хуурганда хэрэглэж болно. Тэгэхээр эдгээр нь бүгдээрээ нөгөө глютен буюу цавууллаггүй учраас таны гэсний ханыг зочроохгүй ийм сайн талтай байгаа. За тэгэхээр би та нарыг гурил бүр огт битээ хэрэглэгээд байгаа юм бишээ. Хэрвээ танд ямар нэгэн хотоод гэсний замын өрөвсөлт өвчин байгаа бол эмчилгээнийхээ үед та ядаж тийм ээ 1-2 сар төвччих хэрэгтэй. За мөн хэрвээ танд угаасаа бүр глютен зохицохгүй хэрэглэхээр таны гэдэс дүүрээ дунгуулад байдаг тийм ээ ийм завир байгаа бол ер нь цаашдаа ер нь хэрэглэхгүйгээр өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломж байгаа шүү. За тэгэхээр энийг та нар хүүхдүүддээ өөрсдөө бас хэрэглээрэй. За бидний хувьд бол яг тухайн үйлчлүүлэгч хүн болгондоо хувийн зөвлөгөө өгдөг. Тэгэхээр энэ зөвлөгөөнийхөө үед тэр хүнтэйгээ асууж бүтэн цагийн турш ярилцах явцдаа тэр хүнд л зөвхөн тохирсон ийм хоолны дэглэмийг бол гаргаж өгдөг байгаа. Тэгэхээр хэрвээ та бүхэн бас биднэрт хандаад хувийн зөвлөгөө авъя, өөрийнхөө хоол боловсруулах замд ер нь юу нь болоод байна, болохгүй байна гэдгээ мэдхийг хүсэх юм бол одоо хотоодны дурангийн зураг, хэвлийн эхо, хэрвээ шаардлагатай бол био химийн шинжилгээ гэх мэтчлэн эдгээр юунуудаа шинжилгээнүүдээ авчираад тэгээд цаг авч агаад бид нар дээр ирж хандаарай. Бид нар та бүхэнд маш сайхан зөвлөгөө өгөх болно. За ингээд та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Хотоодоо эмгүү ангаацгаая.